За 51 нь болохоор ингэнэ. Биднэрт нэг юм хоёр цэг өгсөн юм байна. А цэг, Б цэг. Энэ цэгүүдийг холбосон хэрчмийг эрдэнэ цэгийг сувид гişмтэй хувиргаад дараа нь дүрийг нь координат хийхдээ төвтэй цагийн зүйн эсрэг 90 градусаар эргүүлэхэд гарах дүр нь ийм байсан бол энэ дүрийн нийлбэрийг олгож байна. За тэгэхээр хас 2 ба нөгөөх нь энэ хоёр цэгийг эхлээд би y тэнцүү x-ийн үдгшмтэй хувиргана гинэ. Тэгэхээр y тэнцүү x-ийн үдгшмтэй хувиргана гэдэг маань ерөөсөө урууг нь олж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо би y тэнцүү x-ийн шалгууны үдгшмтэй хувиргана гэхээр юу нь яадаг вэ гэхээр энд нэг t гэсэн зэг авчих. Нэг a b гэсэн координаттай. За тэгэхээр тэр y тэнцүү x-ийн үдгшмтэй хувиргана гэдэг маань t штрих нь ямар болох вэ гэхээр b байхад a болдог. За тэгэхээр үрбэл эрдэнэ x-ийн хувьд ингээд бүдэр функцийг бас ингээд хувиргалаа гэхэд уруу функц нь болдог те ингээд эрдэнэ x-ийн хувьд гişмтэй. Тэгэхээр уруу функц гэдэг маань x, y гэсэн цэг маань яаж өөрчлөгддөг вэ гэсэн чинь y нь x болоод x нь y болчдөг. За тийм учраас бүгд эрдэнэ x-ийн хувьд гişмтэй хувиргана гэдэг маань за одоо би нэг хувиргачих. Эрдэнэ x-ийн хувьд хувиргалаа a штрих маань x, y хоёрын солигдож байна. За b штрих нь бас x эргэн солигдож байна. За юм болцсон. За одоо дараа нь яах юм гэсэн энэ цэгүүдээ бүгдээрээ координат хийхэд төвтэйгээр цагийн зүйн эсрэг 90 градусаар хүсгэж байна. За координат хийхэд төвтэйгээр цагийн зүйн эсрэг ирүүлнэ. За тэгэхээр өөрөөр хэлбэл бүгдээр одоо энэ нэг юм цэг авлаа гэхэд энэ цэгийг цагийн зүйн эсрэг эргүүлнэхээр ингэж эргүүлээд энд байгаа дүрийг бүгдээрээ олгож байгаа л гэсэн үг. За тэгэхээр цагийн зүйн эргүүлэх ингээд бид нар эргүүлэхээр одоо дөрвөлжин шугам дэвстрүүл бас илүү хурдан эргүүлчихнэ. За тэгэхээр одоо би нөгөө матрицаа мэдчихвэл амар ахгүй. Тэгэхээр цагийн зүйн эсрэг 90 градус эргүүлэх хуралдрын матрицаа мэдчихвэл шууд тэргээр өргөчнө. За мэдхгүй байгаа тохиол бүгд яадаг вүлээ? Нэг техник гэсэн хоёр юм цэг сонгож аваад тэгэхээр эн чинь матрицыг нэгж матрицаар үржүүлэхээр өөрөө гардаг. Тэгэхээр энийг үржүүлээд шууд манай хувиргалтын матриц гарнаа буюу бүгдээ яадаг вүлээ гэсэн чинь энэ маань нөгөө хоёр цэгээ шууд хувиргачихгүй тий. Тэгэхээр одоо манайх нэгдэг гэсэн координаттай энэ нэг цэгийг одоо цагийн зүйн эсрэг 90 градусаар эргүүлэхэд тэгэхээр энд очичин. Тэгэхээр энэ цэг маань хаана очих вэ гэсэн чинь 0 хахад 1 дээр очичин. За манай b цэг нь 0 хахад 1 дээр одоо энд b цэг байлаа гэхэд цагийн зүйн эсрэг 90 градус эргүүлнэхээр b нь болохоор хасах 1 ба t дээр очиж байна. За тэгэхээр энэ чинь ингэж чинь манайх хувиргалтын матриц маань шууд гарчиж байгаа. За тэгэхээр би одоо нөгөө энэ хувиргалтаар хувиргалтын матрицаар нөгөө хоёр цэгээ үржүүлчихье. Тэгэхээр нөгөө a штрих маань 2 хас 2 болсон байгаа шүү дээ. b штрих маань болохоор n болсон байгаа шүү дээ. За тэгэхээр матрицаар үржүүлээд одоо би юу гаргаж авах юм гэсэн чинь a2 штрих b2 штрихийг гаргаад авчихна. За эхний мөрийг багны метрээр харгалзан үржүүлээд тэгэхээр энэ маань 2 болчихно. 2. За дараа нь болохоор энийг ингээ үржүүлэхээр хасах юм болчихно. За дараа нь энэ мөрөө энэ багны метрээр харгалзан үржүүлэхээр 2 гарч ийн. За энийг ингээд үржүүлэхээр n гарч ийн. За энэ бол манай бүр хураад гарсан дүрнэ гэсэн үг. За тэгсэн чи одоо яасан бэ гэсэн чи манайх чинь нөгөө A2 маань юу болсон гэсэн чинь P ба Q гэсэн. За энд A2 би A2 штрих гэдэг хэлсэн нэрээ PQ B2 нь болохоор 5 хасах нэг болсон гэж. За тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр манай нөгөө хураад гарсан дүр маань энд байна. Тэгэхээр манай P нь 2 юм байна. Q-нос 2 юм байна. За тэгэхээр манай дүрний энтэй энэ B цэгийн дүрний энтэй тэнцүү буюу хасах ийм маань 5 та тэнцүү юм байна. Энэ маань хасах нэг тэнцүү байна. За ийм байх бүгдийн чинь P, Q, M-ийн нийлбэрийг олгоцсон байна тий. За тэгэхээр манай P нь болохоор 2 юм байна. Q нь болохоор 2 юм байна. M нь болохоор хасах 5 юм байна. N нь болохоор хасах 1 юм байна. Тэгэхээр 4-өөс 6-аас хасах 2 гарах нэ. За дараа нь 52 нь дурын бодит x зэрэг тоонуудын хувьд энэ матриц уруугүй байх
x эргийн геометри байрыг олгоно. За тэгэхээр манай энэ матрицын тодорхойлогч матриц маань урууг байна гэхээр матрицын тодорхойлогч нь тэг байвал урууг байдаг. За тэгэхээр тодорхойлогч нь болохоор бүгдээрээ x-ийн үрчин x-ээс нь 2-оос хасах нь y-ийн үрчин 2-оос нь y. Энэ маань тэг байна гэсэн үг. Тэгэхээр хаалттай задлаад үржүүлэхээр x квадратаас нь 2x хасах нь 2y дээр нэмэх нь y квадрат нь тэнцүүдэг. За одоо бүгд x-үүдтэйгээ нэг ялгаад нэмэх нь y-тэйгээ нэг ялгаж. За тэгсэн чи одоо энэ байж тээ өдрөө нэгийг нэмчүүлэх томьёолох гэдэг. За тэгэхээр 2-ыг нэмсэмж 2-аа хасаад өгч. Тэгэхээр манай эхний хэсэг маань x-с х-ийн квадрат, r-ийн хэсэг маань болохоор y-с х-ийн квадрат хас 2-оо хоошоод нэмэх ойлгож. Тэгэхээр энэ цэгийн геометри байрны юу гэсэн энэ маань 1 гэсэн цэг төвтэй радиусын квадрат учраас радиус нь язуудар 2 радиустай тойрог гэсэн юм шүү. Тэгэхээр бүгдээр 1 гэсэн цэг төвтэй язуудар радиустай тойрог буюу манай зөв хариу нь энэ R байжээ. За 53 дахь бодлохороо дараах зурагт ингээ 2 см 4 см талтай тэгшин цэгтийн дотор орших тойрог ингээд 3 талыг шүргсэн юм байна. Тэгвэл одоо бүгдээ AB хөвчөртэй болгоно. За тэгэхээр бүгдээ эхлээд яах вэ гэсэн чинь ингээ манай энэ тал маань 2, энэ тал маань 4 баа шүү дээ. За тэгэхээр энэ манай тойргийн радиус маань болохоор юу болж таарах вэ гэхээр 1 болж таарах нь гэж үргэлжлэн цэгээрээ тал хуваагдана тий. За тэгэхээр энэ зэнэс 1, энэ зэнэс 1 байгаа. За тэгээ яах вэ гэсэн чинь бүгдээрээ тэгвэл яг энэ тойрог маань тойргийн энийг дарилаад ингэ шүүж татчих. За тэгэхээр яасан гэсэн чинь манайх энэ тал нь 2, энэ тал нь 2. За энэ хоёр ингээд таллаа хуваагдаж байгаа тий. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ бол дундаж хом гэсэн үг. Энэ суурийн хагас, суурьтай параллел. Тэгэхээр энэ бол таллаа хуваагдаж байгаа. Тэгэхээр эндээс харуул манай энэ хоёроос тэнцүү гэсэн үг шүү дээ. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь диагоналынхаа огтлын зэрэг хаслуулдаг учраас B цэг бол манай нөгөө хоёр диагоналын огтлын цэг болж таардлаа. За тэгэхээр B бол яг дундаж цэг юм байна тий. За тэгэхээр би одоо энд яах вэ гэхээр за ингэж холбоод за энэ маань B бол манай энэ тойргийн яг шүргэлтийн цэг буюу нөгөө талаас энэ диагоналуудын огтлын цэг юм байна шүү. За тэгвэл би эндээс юуг харж чадах вэ гэхээр энийг 90 градус байгаа тий. За энэ маань нэг урттай, энэ бас нэг урттай. За би тэгэхээр энд Пифагордод ямар ч гэсэн кубик олчихъя. Энэ 2, энэ 1 учраас энийг бүгдээр Т гэж тэмдэглэж. За тэгэхээр кубигийн квадрат маань QT квадрат дээр нэмэх нь TB квадрат. Тэгэхээр QT нь болохоор 2, TB нь болохоор 1. Тэгэхээр 5 болоод QB-гийн урт маань язгуудар 5 юм. За тэрийг би яаж олгож байгаа гэхээр энэ үнцгийг олъё. Энэ үнцгийг. За энэ үнцгийг юу болгох вэ гэхээр за би синус косинус тангс юм би өснөө олзуулж байна. За тэр альфа үнцгийн косинус болъё. Энэ үнцгийн косинус гэдэг бол налж байгаа катыг гипнос тоо. Тэгэхээр QT-г QB тоо. QT чинь 2, QB маань язгуудар 5. За даан би яах гэдэг хэрэг би ер нь эндээс энэ AB олох гэдэг. За тэгэхээр энэ маань манай энэ талын яг дундаж цэг тийм үү. За тэгэхээр эндээс PB QB хоёр бол хоорондоо яг тэнцүү. Энэ тал багтсан, энэ катн тэнцүү. Тэгэхээр энэ QB нь PB-тэй яг тэнцүү. За энэ хоёр тэнцүү юм чинь яг энэ огтлж байгаа хоёр цэг нь одоо энэ хоёр цэг. Энэ хоёр зайн тэнцүү гэсэн үг шүү дээ. Энэ хоёр зайн. Тэгээ ингээ холболоо. За тэгэхээр энэ маань юу вэ гэсэн чинь манай энэ QP-тэй параллел. Энэ хоёр адил хажуутай тий. Тэгэхээр суурь өнцгүүд нь тэнцүү, бас энэ суурь өнцгүүд нь тэнцүү. За тэгэхээр би энийг сайн альфа гэж тэмдэглэсэн юм чинь энэ өнцөг юу вэ гэсэн чинь 90-ийн альфа. Энэ өнцөг бол 90-ийн альфа. За тэгэхээр энэ хоёр параллел учраас энэ өнцөг бас 90-ийн альфа. 90-ийн альфа. За тэгэхээр би одоо юу ашиглах гэдэг вэ гэхээр энэ гурвалжин маань манай тойрогдох гэсэн юм чинь синусийн теоремоор AB талыг түүний эсрэг уршиг өнцгийн синус тавьжуулахаар багтаасан тойргийн диаметр гарна. Тэгэхээр би одоо AB талыг түүний эсрэг орж байгаа өнцгийн синус
90 альфа хуваасна энэ гурвалжныг багтаасан тойргийн диаметрт тэнцүү. Тэгэхээр синус 90 гэхээр чинь нэрээс солиод косинус альфа нэгдүгээр мөчид бүгд нэмэх байдаг тий. За энэ тойргийн маань радиус бүгдээр 1 мэдчихэж байгаа. Тэгэхээр эндээс AB бол 2-ыг үрчгэн косинус альфа. Тэгэхээр косинус альфа бүгдээс энэ толцсон шүү дээ. 2-ыг хуваахны язгуудар 5 гээд тэгэхээр манай хариу 4-ыг хуваахны язгуудар 5 юм байна. За энийг бүгдийг иррационал чөлөөлөд хосомгоор хөвчүүлчихье. Тэгэхээр эндээс манай AB тал маань дээрээ 4 язгуудар 5, доороо язгуудар 5-ыг язгуудар 5 орлоход 5 юм. Хариу нь 5-ны 4 язгуудар 5 бахнэ. За 54 нь болохоор хувиргалт бүрийг хувиргалтаар үүсэх матрицын зөв харгалзуулаарай гэж байна. За OX-ийн хэвд хувиргасан матрицын айлын координатын хэвд хувиргасан айлын Y тэнцвээс хувьд айлын координатын ихтэй төвтэй цагийн зүйн эсрэг ирүүлэх хувиргалт айлын B гэдэг болох юм байна. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ дээр би за чэжэр мэдээ шууд харгалзуулна те. За би хэрэг чэжэр мэдэхгүй байдаг гэж үтээ. За гэхэд А болъё. А нь болохоор OX тэнцвийн хувьд гишүүнтэй хувиргана гэж байна. Тэгэхээр би OX тэнцвийн хувьд гишүүнтэй хувиргасан хувиргалтын матрицыг олохын тулд яах вэ гэсэн чинь нөгөө 1 0 0 1 гэсэн хоёр цэгийг аваад хувиргачих. За тэгэхээр одоо эндээс яах вэ гэсэн чинь OX тэнцвийн хувьд гишүүнтэй хувирна гэхээр яах вэ гэсэн чинь жишээл манай энд байгаа цэг за би А цэгийг 1 0 авчлаа шүү дээ. Тэгэхээр OX тэнцвийн хувьд гишүүнтэй хувирна гэхээр жишээлбэл энд дэсэн цэг нь энэ талд гарна гэсэн үг шүү дээ. Тэгшүүтэйгээр 90 градус буулгалаа ижил зэд орших. Гэвч чинь манай энэ А цэг чинь OX тэнцвэр байгаа юм чинь өөрөө өөр дээр буучих юм шүү дээ. Тэгэхээр А штрих нь 1 0. За B штрих нь болохоор юу вэ гэсэн чинь манай 0 1 гэсэн энд байгаа цэг. За энэ бүгд B цэг авъя. 0 1 гэсэн цэг X тэнцвийн гишүүнтэй хувирлаа. Энд гараад байна. B штрих буюу энэ координат нь хэд болох вэ гэхээр 0 ахад хасах нь болж байна. За тэгэхээр одоо би нэг ямар ч матрицыг нэгж заруулахаар өөрөө гараад ирнэ буюу энэ цэгийг хувиргалаа. Энэ манай хувиргалтын матриц. Тэгэхээр OX тэнцвийн хувьд гишүүнтэй хувиргадаг матриц нь аль вэ гэсэн чинь энэ байна шүү дээ. Тэгэхээр манай А нь алинтай харгалзах гэсэн чинь 3 дугаартай харгалзах юм байна. За одоо B гэдэг. B нь болохоор юу гэсэн координатын их хувьд гишүүнтэй хувиргана. За одоо бүгд ер нь бол дөрмөө ойлгоцсон тий. Одоо энэ цэгийг яаж хувиргана? Тэр бол манай хувиргалтын матриц болох юм шүү дээ. За одоо энэ цэгээ координатын их хувьд гишүүнтэй хувиргая. Координатын их хувьд гишүүнтэй хувиргана гэхээр юу гэсэн үг вэ? Энэ цэгийг хувиргана гэсэн үг тий. Тэгэхээр манай А цэг хаана гарах юм гэсэн чинь их хувьд хувиргахаар энэ тал гараад ирнэ. За тэгэхээр хасах 1 ба А штрихын хаана гарч ирэх вэ гэхээр хасах 1 ба тэг дээр. За B цэг маань хаана байгаа гэсэн чинь энд байгаа. 0 ба 1. Тэгэхээр энэ маань OX координатын их хувьд гишүүнтэй хувирна. Координатын их байсан тий. Координатын их хувьд гишүүнтэй хувирахаар B цэг нь энд гараад ирнэ. B штрих. Тэгэхээр хаана очих гэсэн чинь 0 ахад хасах 1 дээр очиж байна. За энэ бол манай нөгөө координатын их хувьд гишүүнтэй хувиргаж байгаа цэг. Тэгэхээр координатын их хувьд гишүүнтэй хувирдаг цэг маань ийм матрич авах юм шиг. За тэр нь 4-р хэсэгт харгалзах юм байна. За энэ 4-р хэсэгт харгалзах. За дараагийнх нь болохоор бүгдээрээ эргэг тэнцвийн x хувьд гишүүнтэй хувиргана гэсэн. За эргэг тэнцвийн x хувьд гишүүнтэй хувирахаар манай нөгөө хоёр цэг маань яаж хувирах юм бэ? 1 0 0 1 гэсэн цэгийг хувиргачих нь шүү дээ бүгдээрээ. За эргэг тэнцвийн x хувьд гэдэг бол ер нь бол уруур гэсэн үг шүү дээ. Уруур функцийг олж байгаа буюу эргэг тэнцвийн x хувьд хувиргана. За нөгөө хоёр цэгийг хувиргачих л А цэг нь энэ эргэг тэнцвийн x хувьд гишүүнтэй хувирлаа. За тэгэхээр за би жоох мөрөд зорчиж ижил задарах цэг нь гишүүнтэй хувирахаар B цэг маань гарч штэ. Нэр маань тэнцвийн чинь бисгдсэн чинь 45 45 гарч байгаа. Тэгэхээр манай А цэг маань B цэг дээр буучих юм штэ. Өөрөвл 0 1 дээр буучна. За манай B цэг хаана очих юм гэсэн чинь B цэг маань эргэг тэнцвийн x хувьд гишүүнтэй хувирлаа гэхэд яг А дээр буучна. Тэгэхээр 1 байхад 0 ийм болох нь шүү дээ. За тэгэхээр одоо юу гэсэн үг гэхээр бүр эргэг тэнцвийн x хувьд хувиргаж ивэл 1 0 гэсэн цэг маань болохоор уруу функцнаас нь 0 1 дээр. А 0 1 дээр гэсэн цэг хаана буух вэ гэсэн x-ийн солигдоод 1 0 дээр буuna. За тэгэхээр одоо манай энэ B хувилбарын хувиргалтын матрицс нь 0 1 1 0 нь хаана вэ? Харъя. А 1-р хэм шүү дээ. За энэ бол 1-р хэвтэй харгалзах юм байна.
За сүүлийнх нь болохоор координат хийхдээ зөвхөн цагийн зүүнний эсрэг. За ер нь үлдсэн л дээ. Тэгтээ бүгдээ бас гаргачих тий. За гийн энэ зам гаргачнаа. Дахиад би нөгөө 2 цэг аав. А-цэг 1-0, B нь болохоор 0-1. За энийг бүгдийг координат хийхдээ төвтэй цагийн зүүнний эсрэг хэрэгүүлнэ. За манай А-цэгэнд B-цэгэнд баг. За цагийн зүүнний эсрэг хэрэгүүлнэ гэсэн чинь координат хийхдээ төвтэй. За А-цэгийг цагийн зүүнний эсрэг эргүүлнэ гэхээр би одоо иш эргүүлж байна. Тэгэхээр манай нөгөө А-цэг маань B дээр очиж байгаа юм шиг. 0-1 дээр очиж байгаа юм шиг. За манай B-цэг тэгвэл хаана очих юм гэсэн чинь координат хийхдээ төвтэй цагийн зүүнний эсрэг эргүүлнэ гэхээр 90 градус эргүүлэхээр энд ирчих юм шүү. B штрих нь хасах 1 байхад 0 дээр очиж байгаа юм шиг. Тэгэхээр одоо бүгдээрээ координат хийхэд зөвхөн цагийн зүүнний эсрэг эргдэг эргүүлэлтийн матриц нь 0-1 хасах 1 0 юм байна. 0-1 хасах 1 0 нь хаана байна гэхээр заарадах 0-1 хасах 1 0 гэсэн юу байхгүй нүгөө юу? За дахин унших координат хийхдээ төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлнэ гэж шүү дээ. Тэгэхээр энэ зөв шүү дээ. Координат хийхдээ төвтэй цагийн зүүнний эсрэг эргүүлнэ гэхээр манайх 0-1 дээр очсон байна. B-цэгийн ширгээд хасах 1 0 дээр очсон байна. Уралтын матриц нь байхгүй байна уу да? Ер нь надад аль үлдсэн бэлээ харъя. Би 1 4 3 гэдэг чинь 2 дугаарх нь үлдсэн юм шүү дээ. 2 дугаарх нэг харъя. 0 хасах 1 0 хасах 1 энэ. За гэсэн чинь энэ болохоор одоо манай хавуулж үлчээд шүү дээ тий. Гэтэл энэ маань цагийн зүүнний эсрэг эргүүлэл биш гэдэг нь зүгээр энд харуулчих тий. За координат одоо би энэ хувиргалтын матрицаар 0 хасах 1 1 0 гэсэн энэ матрицаар нөгөө 2 цэгийг би гээд хувиргая. Тэгэхээр чинь 1 0 0 1 гэсэн цэгийг хувиргалаа. За нэгж матрицаар үржүүлж байгаа юм чинь өөрөө гарчна. Тэгэхээр А нь болохоор хаана очих юм гэхээр энд B нь болохоор энд очих гинэ. За одоо бүгд үзье л та. За А цэг маань хаана байсан мэлээ гэсэн чинь 1 0 дээрээс энд байсан тий А цэг. Тэгсэн чинь одоо 0 хасах 1 дээр очих гинэ. 0 байхад хасах 1 дээр очих гэж байна. За энэ А штрих. За энэ маань яасан гэсэн чинь координат хийхэд төвтөр А цэгийг цагийн зүүнний дагуу эргүүлсэн хувиргалтын матриц шүү дээ. Цагийн зүүнний дагуу гэхээр энэ. Гэсэн манайх чинь цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлсэн шүү. За тэгэхээр энд бол матрицаа буруу бичсэн байна шүү. За дараа нь 55. Оцх төвтэй тойргийн гадна ош А цэгээс 2 ингээд шулуун татсан чинь тойргийг энэ хоёр цэгээр огтлсон байна. За тэгчээд одоо яасан гэсэн чинь BC ном гэсэн үг шүү. BC номонд 3.2π нэ 3.2π 120 градус тий. А M-ийн ном нь болохоор 3.p буюу 60 градус байна. Тэгээд бүдрийг өнцөг А хэмжээг олоо гэж. За бид нар BC ном өгсөн юм байна. Бас M-ийн ном өгсөн юм байна. Тэгэхээр бүгдээ тойргийн гадна арайтай өнцгийг олохдоо яаж олдог вэ гэсэн чинь BC номоос нь M-ийн номыг хасаад 2 дугаар гарна тий. За энэ номоос энэ номыг хасаад 2 дугаар гарна. Тэгэхээр манайх чинь 120 градусаас энэ 60 градусыг хасаад 2 дугаар чих юм шиг. Тэгэхээр А өнцөг маань 30 градус бахнэ. За яг энэтэй холбоотой би дахиад нэг чанарыг энд хэлчихье. За хэрвээ тойргийн дотор арайтай одоо өнцөг энэ өнцгийг олох гэж байна. Тэгвэл бүгдээрээ энд BC энд нэг M-ийн гэсэн 2 номоор хашигдсан гэж бодъё л да. Энэ бол дотор арайтай өнцөг. Тэгвэл энэ үнцгийг болохоор яаж болдог вэ гэхээр M-ийн ном дээр BC номыг нэмээд 2 тугаана. За тэгэхээр тойргийн дотор арайтай өнцөг байвал хашигдсан 2 номыг нэмээд 2 тугаана. Тойргийн гадна арайтай өнцөг байвал хашигдсан 2 номыг хасаад 2 тугахаар гарнаа. За 56. Нэг талтай квадратын BC тал дээр ийм байх К цаг тэмдэглэсэн гинэ. За нэгж талтай гэхэд талын урт нэг байдаг ABCD квадратын BC тал дээр К цаг авсан юм байна. Тэгэхдээ BK нь 3 хэсэг нөгөөх нь 1 хэсэг байх юм шиг. Тэгэхээр надад өөрөөр энэ хоёрын нийлбэр маань 1 гэдэг өгсөн гэсэн үг шүү. Нэгж талтай гэдэг чинь за 4-ний 1. За тэгчээд одоо бүгд яах гэсэн чинь
AC диагоналыг D-хэд диагоналтай огтлцуулсан чинь огтлын цэг нь O гэсэн гинэ. Тэгээ биднэрт AB вектор нь за энэ вектор AB гэж өгсөн юм байна. Өшөө AC вектор гэхэд энэ өгсөн юм шүү. Энэ диагонал вектор AC векторын C гэж өгсөн. Тэгвэл одоо бүгдэрийн чинь OD векторыг OD хэрэг шийдчихсэн юм шүү. Энэ векторыг BC2 вектороор илэрхийлэх нэ. За тэгэхээр яг талын урт ч надад нэг хэрэггүй юм байна. За квадрат хэмжээний тал нь параллел гэсэн үг шүү дээ. За тэгвэл бүгд энд ингээд огтлцууллаа. 2 3 үүсгэлээ. Тэгэхээр энэ үнцэг энтэй адилхан, энэ үнцэг маань энтэй адилхан. Тэгэхээр өөрөөр надаа энд байгаа нэг жижиг гурвалжин, энэ том гурвалжинтай төсөвт юм байна. Тэгэж манай энэ тал нь ер нь 4x гэсэн үг шүү дээ, тий? Квадрат хэмжээ. За тэгэхээр одоо яах вэ гэсэн чинь энэ x байхад энэ 4x байна чинь төсөн коэффициент нь 4 буюу бүх тал нь 4 дахин том юм байна. Тэгвэл одоо би энэ үнцгийг 2 зураасаа тэмдэглэжүүд энэ үнцэг 2 зураастай. Тэгэхээр энэ тал эсрэг одоо энэ үнцгийнхаа эсрэг талыг би зүгээр нэг y-гээ тэмдэглэжүүл нөгөө энэ талын эсрэг нь болохоор 4 y юм шиг 4 дахин гэсэн үг тий төсөө. Өөрөлд манай энэ гурвалжин төсөөтэй юм байна. Төсөн коэффициент нь би эндээс хараад 4 дахих гэж мэдчихэе. Тэгэхээр харгалзах энэ y гэвэл энэ үнцэгт харгалзах нь 4 дахих буюу 4y юм байна. Тэгэхээр би одоо эндээс O-ыг олох гэдэг шүү дээ. Би нөгөө эсрэг хэрэггүйгээ тэмдэглэчихсэн. Яг тэгвэл энийн z гэж үлдсэн талын тэгвэл энэ нь 4z гэсэн үг шүү дээ. За тэгвэл одоо би OD векторыг олно гэдэг бол OD гэдэг бол манай энийг нь K гэсэн өгчдөд орно гэдэг. Тэгэхээр OD гэдэг бол манай KD векторын хэд хуваасны гэсэн энд нэг энд 4 байгаа шүү дээ. Тэгэхээр 5 хуваасны 4 хэсэг юм байна. 5 хуваасны 4 юм байна манай KD векторын. За одоо би KD векторыг илэрхийлэх гэж оролдъё тий. За KD-г илэрхийлэхдээ би яах вэ гэхээр KD гэдэг бол би энэ гурвалжны хувьд гурвалжны дүрмээр KD векторыг олохдоо KC вектортэй нэмэх нь CD вектор. За одоо би KD хоёр үсгийнхаа дунд л яг C-г оруулчихж байгаа шүү. KC-тэй нэмэх нь CD вектор гурвалжны дүрмээр. За одоо бүгдээ харъя. KC вектор гэсэн чинь KC гэдэг маань юу вэ гэсэн чинь манай энэ U векторын KC маань энэ BC векторыг 4 хуваасны 1 юм байна. За KC гэдэг бол 4-ний 1 юм биш үү манай BC векторыг. За нэмэх нь CD вектор гэдэг маань CD вектор. Гэвч чи надад энэ AB вектор B гэх өгсөн шүү дээ. Гэвч чи CD нэг эсрэг вектор юм биш. Тэгвэл би эхлэл төгсгөл хоёрын солиод CD-г юу гэж очих вэ? Хасах DC эхлэл төгсгийн солиул хас тэмдэгтэй болно. За гişүнслэн үржүүлчихээр 5-ны 1 BC вектор хасах нь 5-ны 4 DC вектор. За одоо би DC вектор гэдэг бол манайхаар энэ B вектор шүү. Тэгэхээр энэ B вектор. За одоо би BC-г олчих тий 5-ны 1. За BC-г ажиллах гэснээр манай нөгөө хоёр өгсөн цэнхэр векторын 3 дахь талыг агуулсан вектор юм шүү. BC вектор бол A-роо ашиглаад би BC векторыг BA вектортэй нэмэх нь AC вектор гэж. Хасах нь 5-ны 4 B вектор. За тэнгуутл биш үү? BA гэдэг маань BA гэсэн вектор гэтэл надад AB нөхөц чиглэл нь өөр юм биш. Тэгвэл энэ бол хасах B вектор. За AC вектор нь болохоор яг надад C-гэр өгсөн. Тэгээ хасах нь 5-ны 4 B вектор. За хаалтаа задлж хаар хасах 5-ны 1 B вектортэй нэмэх нь 5-ны 1 C вектор хасах нь 5-ны 4 V вектор. Тэгэхээр энэ хэрийг нэмэнгүүт хасах 5-ны 5 буюу хасах B вектортэй нэмэх нь 5-ны 1 C вектор байна. Амархан бодох боломжтой. За нэг ингээд харсан чинь анханаас нь амархан бодох бас арга байсан байна тий. Энэ вектор маань өгцсөн, энэ вектор маань өгцсөн. Би одоо энийг алмаар байгаа. За гэтэл энэ AB вектор гэдэг маань манай энэ DC вектортэй тэнцсэн шүү дээ. Тэгэхээр энэ вектор маань яг энэ өгцсөн AB вектортэй тэнцсэн. За тэгэхээр нөгөө талаас эн чинь 1x, эн чинь болохоор 4x болоод энэ хоёр гурван маань төсөөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энийг нэг A гэвэл энэ нь 4A байгаа. Тэгэхээр одоо би эндээс OD вектор олно гэдэг маань энэ гурвалжин дээрээс олох юм бол OD маань OC вектортэй нэмэх нь CD вектор.
ОЦ нь юу юм гэсэн чинь манай энэ АЦ векторыг 5 хуваасны 1 нь. Тэгэхээр 5-ны 1 нь АЦ вектор. CD гэдэг нь болохоор CD гэсэн энэ вектор нь болохоор надад энэ AB вектор өгсөн шүү дээ. Тэгэхээр чиглэл нь эсрэг вектор байгааз тэгэхээр хасах нь B вектор гэсэн үг. Тэгээд 5-ны 1 AC нь болохоор надад C гэд өгсөн. Ингээд хариу нь гарч байгаа юм байна. За дараа. За талын урт нь 6 см байдаг. ABCD зөв 6 онцгтын гэж. За бидэрт ингээд зөв 6 онцгт байгаа юм байна. Тэгэхээр A, B, C, D, E, F. За 6 онцгтын хувьд энэ юу гэсэн тэмдэглэгээ вэ гэхээр AB, BC хоёр векторын скалар хүчийг олох гэсэн үг. AB, BC хоёр векторын хоорондох скалар хүч болох юм байна. Дараа нь болохоор AD болон AF хоёрын скалар хүч болох юм байна. За тэгэхээр одоо ингээ манай энэ зөв 6 онцгт чинь 6 онцгтын хэд диагоналуудыг татчихъя. Тэгэхээр манайх чинь зөв 6 онцгт чинь 366 тавахаар нэг өрөөх онцгт нь 60 градус. 60 градус. За тэгээд эн чинь зөв 6 онцгт чинь эн чинь ингээ тойр дотор багтлаа гэхэд эн чинь тойргийн төв болоод энэ радиус гэсэн үг шүү дээ. Тэр буюу энэ зургуулаа тэнцүү адил хажуутай. Тэгэхээр орой онцгт 60 градус мөртлөө адил хажуутай гэж мөрнөгээд зөв 6 онцгт үүссэн гэсэн үг. За тэгэхээр зөв уралж үүссэн гэсэн үг. Одоо энэ 60 градус, энэ 60 градус гэдэг. За тэгэхээр манайх энэ 60 чинь 120 градус гэсэн үг шүү дээ. Тэгээд талуудын ертөнд 6. За тэгэхээр одоо манай хамгийн ихний тэмдэглэгээ бол AB вектор, BC вектор гэдэг ингээд өгсөн байд. Энэ маань AB болон BC хоёр векторын скалар хүчийг олох гэсэн үг. За AB, BC-ийн скалар хүчийг олохдоо яадаг вэ гэсэн чинь AB векторын уртыг BC векторын уртаар үржүүлээд хоорондох онцгийнх нь косинусаар үржүүлнэ. За энэ дээр яг хараа юу алдаж магадгүй. AB, BC хоёр вектор гэсэн шүү дээ. Тэгэхээр AB вектор хэрэг BC вектор хэрэг энэ хоёрын хоорондох онцгоор би AB-г параллелээр зөөгөөд энд чичил та. Тэгэхээр одоо би үндсэндээ энэ хоёр векторын хоорондох онцог гэхээр энэ хоёр чинь параллел учраас энэ 60 чинь 60 градус гэсэн үг шүү дээ. Тэгээс энэ хоорондох зөөр нь авчваа. Тэгэхээр одоо юу гэхээр AB, BC-ийн хоорондох онцог гэдэг маань AB-г параллелээр зөөгөөд энэ онцог хэлж байгаа. Тэгэхээр энэ 60 градус юм байна. Хоорондох онцгийнх нь косинус 60. За AB маань зөв 6-ын тааламж нь 6, BC-ийнх нь 6, косинус 60 2-1. 36-г 2 таваад 18. За дараа нь AD болон AF векторын скалар хүчийг олгоно. Тэгэхээр би одоо AD векторын уртыг AF векторын уртаар үржүүлээд за хооронд нь ямар онцөг үүсч байгааг харъя бүгдээрээ. Тэгэхээр AD вектор болон AF вектор гэхээр энэ 60 градус зүгтж байгаа юм шиг. Тэгэхээр косинус 60 гэсэн үг. За AD маань болохоор юу вэ гэхээр энэ чинь 6 шиг зүг урж үүсч байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бүх тал нь 6 юм чинь манай AD чинь 12 гэсэн үг. Тэгэхээр AD вектор урт нь 12, AF чинь манай энэ зөв 6-ын талыг агуулж байгаа чинь 6, косинус 60 гэхээр 2-1. За энэ хоёр өсөд 3, тэгэхээр 36. Тэгэхээр манай хариу нь эхнийх нь 18, хоёр дахь нь 36 буюу хооронд нь нэмсэн чинь 54 гарч байна. За 58. За А дээр нэмэх нь 3b вектор нь 7a-гаас хасах нь 5b вектортой перпендикуляр гинэ. Мөн a-гаас хасах нь 4b вектор 7a-гаас хасах нь 2b вектортой перпендикуляр. Тэгвэл бүгдийн ингэ чинь AB хоёр векторын хоорондох онцгийг олгоно. За энэ хоёр вектор перпендикуляр байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр векторын үржүүр нь скаляр үржүүр нь тэг байна гэсэн үг. За энэ доотлон адилхан А-гаас хасах нь 4b вектор нь энэ 7a-гаас хасах нь 2b вектортой перпендикуляр гэдэг нь скаляр үржүүр нь тэг гэсэн үг. За хаалттай задлаад үржүүлчихье. 7a векторын квадрат нэмэх нь 3 7 21 хасах нь 5 гэхээр 16 гүрчих нь AB-ийн үржүүр хасах нь 3 5-ын 15 b векторын квадрат энэ гэсэн үг. За энэ мөн адилхан 7a-гийн квадрат ингээр хасах 28 хасах нь 2 гэж нь хасах 30 AB2-ын скаляр үржүүр хасах нэмэх нь 8b векторын квадрат тэнцвэрдэг.
За тэгэхээр одоо би эндээс А B-ийн хооронд үнцгийг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр энд нэг юм хэлнэ. А векторын квадрат гэдэг маань А векторыг өөрийг нь өөрөөр нь өөрчилөх гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу гэсэн чинь манай А векторын координат нь А1 А2 байсан гэж бодвол өөрийг нь өөрөөр өөрчилж юм чинь А1-ийг А1-ээр өөрчилээд А2-ыг А2-оор өөрчилээд нэмчихнэ. Энэ маань юу юм гэсэн А векторын уртынх нь квадрат гэжтэй. За тэгвэл би одоо энийг яаж сайжруулах вэ гэхээр энийг 7А векторын квадрат гэдэг бол А векторын уртынх нь квадрат гэсэн. Нэмэх нь 16 өгч нь А B-ийн эсгтээр учрах гэдэг бол А векторын уртыг B векторын уртаар үржүүлээд хоорондох үнцгийнх нь косноор үржүүлж байгаа. Хасах нь А15 өгч нь B векторын квадрат гэдэг бол B векторын уртынх нь квадрат юм байна. За энийг адилхан 7А векторын квадрат тэгээд хасах нь 30-ыг үржих нь А векторын уртыг B векторын уртаар үржүүлээд хоорондох үнцгийнх нь косинус нэмэх нь 8-ыг үржих нь B векторын уртынх нь квадратаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэ бүгдээ яах вэ гэсэн чинь одоо ер нь бол энэ хоёр нь хэрэггүй. Эндээс л А B-ийн косинусыг олчмаар шүү дээ. Надад хэрэгтэй нь бол косинус. За тэгэхээр эндээс би энэ хоёрыг хооронд хасчихъя. За ингээ хасчихъя. Хасахаар нөгөө энэ хоёрын төсөөт болохоор хураагдах гэдэг байхгүй юу? Тэгэхээр 16-аас хасах нэг зам чинь 46 А векторын урт B векторын урт тэгээ хооронд утсын косинус нөгөөх нь болохоор хасах нь 23 B векторын уртынх нь квадрат гэсэн үг. Тэгээ тэнцвүүдийг. За хоёр талын B векторын уртад хуваach. Тэгэхээр 46-г үрчнэ А векторын уртыг үрчнэ косинус альфа. За нөгөө тишээ гаргачих. 23-ыг үрчнэ B векторын урт ингээ хатарсан. За хоёулангийн юунд хуваach. 23-т хуваach. Тэгэхээр 2-ыг үрчнэ А векторын уртыг үрчнэ косинус альфа нь B векторын урттай тэнцв. Тэгэхээр эндээс надад юу мэдэгдэж байна гэхээр эндээс манай хооронд утсын косинус нь бол B векторын уртыг 2-ыг үрчнэ А векторын уртад хуваасантай. Тэгэхээр надад одоо энэ хоёрын хооронд үнцгийг нь олох нь юу хэрэгтэй байсан гэсэн чинь А B векторын уртын харьцаа хэрэгтэй юм тий. За тэгвэл би А B хоёрын уртын харьцаа болгохын тулд ер нь энэ үржирийг одоо байхгүй болгочвол би А B-ийн хамаарлыг олох гэдэг юм ба штэ. Тэгэхээр 16-32-оо ижлэхэн болгоод бүгд энэ хоёрыг хооронд нэмээд хасчих тий. За энэ хоёр маань энийг би 15-аар хүчлээд энэ доотлыг нь болохоор 8-аар хүчилж. Тэгэхээр юу болох юм гэсэн чинь 7-г үржих нь 15 маань болохоор хэд болох вэ гэхээр 105 А векторын квадрат нэмэх нь 16-г үржих нь 15 хамгийн гол нь голынхан скалярж өмнөх нь адилхан болохгүй үржилсэн. Тэгэхээр А-гийн уртыг B-гийн уртаар үржүүлээд косинус альфа. Хасах нь 15 урсгэр 225 B векторынх нь уртынх нь квадрат гэсэн үг. За доотлын 8 үржихэд 7 8-ийн 56 А векторын уртын квадрат голынх нь адилхан 240 А векторын урт B векторын урт косинус нэмэх нь 8 8-ийн 64 B векторын квадрат тэнцвүүд гэсэн. Одоо хооронд нэмчих. Тэгэхээр энэ маань 105 дээр 56 нэмэхээр чинь 161 А векторын уртынх нь квадрат манай голоо 2 маань хураагдчихна. Хасах нь 225-аас бүгдээрээ 64-ийг хэсчих. Тэгэхээр 161 B векторын квадрат. Эндээс ажиглавал хоёр талын 161-т хуваачвал А векторын квадрат нь тэнцүү B векторын квадрат буюу уртаар адилхан юм шүү. Тэгэхээр уртаар адилхан шинээр маань хураагдаад 2-1 гарчих юм байна. Тэгэхээр манай косинус 2-1 хэдээр авдаг вэ гэхээр 60 градусаар авдаг учраас манай хоёр векторын хоорондох өнцөг нь 60 градус болчихсон. Тэгэхээр нэг цэгээс эхлэлтэй хос хосороо 120 градус өнцөг үүсгэх PQR вектор гэсэн гинэ. За тэгээд P векторын урт нь болохоор 2 хамгийн богино нь юм байна. Q векторын урт нь болохоор 3, R вектор нэлээд урт юм байна те 4. За энэ харгалзан юм бол R векторыг энэ хоёр векторуудаар илэрхийлгэнэ. За тэгэхээр эндээс би одоо P вектор маань за эндээс ингээ утчи. За Q вектор маань 3 урттай жахаа юм урттай гэж Q вектор. Тэгээ хоорондоо 120 градус үнсгээр R вектор нь болохоор нөгөө тийшээ харцсан нэг юм урт энэ вектор байгаа юм шүү дээ. Тэгэхээр R векторыг P векторуудаар илэрхийлгэнэ. За тэгэхээр бүгдрээ яах юм гэсэн чинь одоо энэ 120 энэ 120 энэ 120 байх тий.
За тэгэхээр би R векторыг илэрхийлэх юм чинь R-аа хасах нэгээр үржүүлээд чиглэлийн нэгээ өөрчилж чинь. Энэ бол хасах R вектор. За тэнгуут бүгдээ параллелограммын дүрмээр яах вэ гэсэн чинь одоо энэ R векторыг гаргахын тулд P-г нэг тодорхой тоогоор үржүүлж ингээд за Q-г бас нэг тодорхой тоогоор үржүүлж ингээд хэлбэл нэг хасах R-аа параллелограммын диагонал болохоор ингээд үржүүлж. Тэгвэл би эндээс яаж болох вэ гэхээр одоо хасах R вектор гэдэг маань яаж гарах юм гэсэн чинь P векторыг нэг альфа тоогоор үржүүлээд Q векторыг бас нэг бета тоогоор үржүүлээд нэмэхээр гарна гэсэн үг тийм. За одоо би эндээс R вектор гэдэг бол хасах нэгээр үржүүлчихье. Хасах альфаг хүчин P вектор хасах юу бета чин дээр вектор биш түр бета гэдэг тоо шүү. Тэгэхээр эндээс би яах вэ гэхээр хасах бета хүчин Q вектор гэдээ ингэж илэрхийлэх энэ альфа бета тогломоор байхгүй юу. За тэнгуэл ийм байхаар энэ тоглох гэж байгаа. За одоо тэгвэл надад эндээс чинь юу мэдэх вэ гэхээр би R вектораа P вектороор скалярж олж чадна. Үшээ би R вектораа Q вектороо скалярж олж чадна. За R P-ийн скалярж болвол R векторын уртыг P векторын уртаар үржүүлээд хооронд тонцгийнх нь косинусаар бүгд зөөр үүсгэж агсан шүү дээ. Тэгэхээр R векторын уртыг Q векторын уртаар үржүүлээд хооронд тонцгийнх нь косинусаар үржүүлж. Гэвч манай R ч ямар урттай вэ? 4 урттай. P маань болохоор 2 урттай. Косинус 100-аар хасах 2-ны 1. Тэгэхээр эндээс надад скалярж нэг талаас хасах 4 гэж болтож байгаа маань. Нөгөө талаас R векторын урт маань 4, Q векторын урт маань 3, косинус 100-аар хасах 2-ны 1-ээр хасах 6 гэж болтож байгаа. За тэгвэл одоо дээр энэ задраагаа ашиглая. Энийхэн хоёр талыг нь би P вектороор үржүүлчих. Тэгэхээр энэ чинь R-ыг үржин P вектор тэнцүү хасах альфаг үржин P векторыг үржин P вектор хасах нь бетаг үржин Q векторыг үржин P вектор ингээд. Тэгэхээр энийг бүгдээрээ олцсон сая хасах дөрвгээд тэнцүү хасах альфаг үржин P векторыг P вектор үржүүлдэгт нь P векторын уртынх нь квадрат. P вектор чинь 2 урттай юм чинь 2-ын квадрат хасах нь бетаг үржин Q P-ийн скалярж руу бас нэр олчих. Тэгэхээр QP2-ийн скалярж үржүүлэг болно гэхээр Q-гийн уртыг P-гийн уртаар үржүүлээд хооронд тонцгийнх нь косинусаар үржүүлчихнэ. Q вектор чинь 3, P вектор чинь 2 урттай, косинус 100-аар нь хасах 1 буюу скалярж нь хасах 3 юм биш үү. За энэ хасах 3 юм байна. За тэгэхээр эндээс хасах 4 тэнцүү хасах 4 альфа нэмэх нь 3 бета гэснийг эмчилдэг. За дараагийнх нь тэгшлэн дахиад санийхаа R векторыг бүгдээ задлсан байгаа шүү дээ. Хасах альфа хүчин P вектор, хасах бета хүчин Q векторын хоёр талыг нь одоо нөгөө векторны үлээ Q вектороор үржүүлж хайрлаа. Тэгэхээр R векторыг хүчин Q вектор, тэнцүү хасах альфа хүчин P векторыг хүчин Q вектор, хасах нь бета чинь зүгээр тоош бета хүчин Q векторыг хүчин Q вектор. За тэгсэн чинь надад RQ2 скалярж хийж гарлаа. Хасах 6 юм байна. Хасах альфа хүчин PQ хийж гарлаа. Түрүүн тэнд олцсон тий. Хасах 3 юм байна. За тэгчээд хасах нь бета хүчин QQ-гөр үржүүлэн чинь Q векторын уртынх нь квадрат. Q вектор чинь 3 юм чинь 9 юм байна. Тэгэхээр энэ чинь хасах 6 тэнцүү 3 альфагаас хасах нь 9 бета. За тэгвэл одоо энийг бүгдээрээ 3 тугаач юу 3 тугаахаар альфагаас нь 3 бета. Энийг энэ дээдлийнхаа энтэйг цог системлж хасах 4 тэнцүү хасах 4 альфа дээр нэмэх нь 3 бета. Өшөөд хооронд нэмчи. Тэгэхээр хасах 6 тэнцүү хасах 3 альфа болоод манай альфа нь 2 юм биш. За альфа нь 2 юм бол энд орлуулнаа бүгд. Тэгэхээр хасах 2 тэнцүү 2-оос хасах 3 бета болоод 3 бета урагшаа гаргахаар 4 болоод манай бета маань 3-ны 4 юм шүү дээ. Тэгвэл одоо би R вектороо задлажлаа шүү дээ. Задрага нь хаана гэсэн чинь энд байна тий. Хасах альфа буюу 2 P вектор тэгээд хасах нь 3-ны 4 Q вектор. За ингээд ингэж задарсан задрагааг бүгдээрээ хаахныг Q ши хасах 2-ыг үржих нь Q вектор. Би энэ бета гэдэг чинь P вектор гэхгүй. Хасах 2-ыг үржих нь P вектор, хасах нь 3-ны 4 Q вектор гэж задрах нэ. За жаан тэгшин цэгтийн талууд нь 6 ба 12 гэж.
Тэгвэл будагдсан хэсгийн талбайг олоорой гэж. За тэгэхээр тэгшинс маань яг энэ хоёрыг шүргцэн байна те шүргцэн. За тэгэхээр эндээс бүгдээрээ тойргийн төв маань яг энд байгаа. За тэгэхээр нөгөө 6 ба 12 гэхээр энд болохоор 3 гэж багтаж байгаа. За тэгэхээр тойргийн төвөөс яг энэ шүргэж байгаа цэгэнд хариулж байгаа энэ чинь манай тал нь 12 гэж чинь том тойргийн айдсан 6 гэдэг ингэ мэдчихэж байгаа тий. За одоо би тэгэхээр энэний талбайг яаж болох юм гэсэн чинь тэгшин цогтөөсөө за тэгшинцөөс энэ болон хасна гэж юу ах вэ? Ер нь бол зөвхөн секторуудын сегментуудын юу бол болчихно гэсэн үг шүү дээ. Ер нь бол би энийг олоод ингээд дугуйн талбаас хасна арай дээр юм байна шүү. За тэгэхээр одоо би энийг иш ингээ холболоо. Иш ингээ холболоо. За тэгэхээр одоо энэ чинь 6 адил хажуутай гэсэн үг тий. За тэгэхээр би одоо ер нь бол энэ үнцгийг олчвол ер нь болчих годаа гэсэн үг. За тойргийн төвөөс иш ингээ перпендикуляр болгочих. Хөвчийг ингээ таллаа байна. За тэгэхээр нөгөө талаас бүгдээ яах юм гэсэн чинь энийг олж чадна. За энэ маань 3 урттай. Энийг би мэдэхгүй байгаа шүү дээ x тий. За тэгэхдээ энийг бол мэднэ. Энэ маань болохоор юм чинь 12 урттай юм чи энэ зэн болохоор 6 гэсэн үг. За тэгэхээр энэ нь болохоор 6-аас х x юм биш үү те. За тэгэхээр энд нь болохоор 3 чинь бүгдээ энэ гурвалжин дээр Пифагордод ямар ч үсэн x олчих. Тэгэхээр өнцгөө олох хэрэгтэй. За x олохгүй ч болно шүү дээ нэрээ. Шууд энийг ашиглаж яасан бүгдээ энэ үнцгийг олох гэдэг шүү дээ. За тэгсэн чинь энд юу ч харагдаж байна гэсэн чинь энэ 3 энэ 6-аас тэгэхээр тэгшинс гурвалжин дээр зөвхөн 30 градус эсрэг хайтал гипноц хаах гэдэг. Тэгвэл энэ үнцэг 30 юм биш үү? Тэгвэл энэ хоёр чинь параллел юм чинь энэ үнцэг болохоор 30-ч таарлаа тий. Тэгэхээр энэ бол 60 болоод энэ үнцэг 60 юм байна. Тэгэхээр үндсэндээ бүгдээрээ 120 градус харалцах секторын хандлагыг болоод тэндээсээ энэ гуршин талбайг хасчвал манай энэ сегмент хаадарна. Тэгээд тэрийг хоёроор үрчлэл хасчих. За тэгэхээр би одоо энэ секторын талбайг олох гэж байгаа шүү тий. Сегмент шүү. Олохын тулд энэ секторын талбайнаас энэ гуршин талбайг хасаад өгч. За тэгэхээр сектороосоо бүгдээрээ гуршин талбай хасна. За секторын талбай ч юм болохоор P гурчин дугуйн талбайгаа 360 туваагаад тэгээ бүгдээр 120 градус харалцах секторыг олоод тэндээс энэ гуршин талбай маань болохоор юу болчих шүү дээ. За яг суурийг өндрүүлж гэж болно. Эсвэл шууд энэ хэр мэдэм чинь 6-г 6 үржлээд хооронд хонцон 120 гэдгийг ашиглаж. Нэг тал нь 6, нөгөө тал нь 6 хооронд хонцог нь 120 градусаар өрчүүлээд хоёрт байхаар манай гуршин талбай хатарнэ. За тэгэхээр надад маань радиус маань 6 гэд мэдэгдсэн. Энэ хоёрыг хураагдахаар 3 болоод 36-г хоёрт байхаар 18, синус 120 бол 2-ны язгуудар 3. 36-г хоёрт байхаар 12 p-гээс хасах нь ингээ хураахаар 9 язгуудар 3. За энэ маань сегмент. Одоо миний олох гээд байгаа энэ саар дөнгөтэй төрсийн талбайг бүгдээ яаж олох юм гэсэн чинь PR квадрат дугуйн талбайнаас саяныхан сегментийн талбайг 2 удаа хасчих шүү дээ. Тэгэхээр P гүрчин радиусын талбай буюу 36, 2-ыг гүрчин саяны 12 p-гээс хань 9/3 гэсэн сегментийг 2 удаа хасаад өгч. Тэгэхээр 36 p-гээс хасах нь 24 p дээр нэмэх нь 18/3 буюу 36-аас 24-ийг хасахаар 12 p дээр нэмэх нь 18/3. За энэ манай саарлангөтэй төрсийн талбай байна.